За энэ удаагийн бичлэгээр бид квадрат шийтгэлийг таних талаар үзэх болно. За квадрат шийтгэлийг таних гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр за энгийн ax квадрат дээр нэмэх нь bx дээр нэмэх нь c гэсэн ийм тэгштгэл байх юм бол мэдээж энд бол танихад нэг асуудал байхгүй. Гэхдээ яг квадрат хөмөртлөө өөрөөр хэлбэл квадратаас өөр зэрэгтэй мөртлөө яг квадрат тэгштгэл рүү шилжиж бодогддог тэгштгэл байна. За үүнийг бол монголоор b квадрат тэгштгэл гэж нэрлэдэг. За тэгэхээр b квадрат тэгшгэлийг хэрхэн квадрат тэгштгэл болгож бодох талаар хэлээ үзэх болно. За энд нэг жишээ байна. X-ийн 6 зэрэгтэй. Хасах нь 3x-ийн куб, хасах нь 40 тэнцүү тэг. Тэгэхээр энэ квадрат энэ тэгшгэлийг бодоход яах вэ гэхээр ер нь хэдүүлээ ингээд ажиглах юм бол x-ийн 6 зэрэг x-ийн 3 зэрэг гэдээ бодох юм бол x-ийн 6 зэрэг маань бол өөрөө x-ийн 3 зэргийн квадрат шүү дээ, зэргийн чанараар. Тэгэхээр үүнийг дотроо ингэж сэтгэж харж болно гэсэн үг. Тэгэд магадгүй x-ийн 3 зэрэг нь а гэдэг тоо гэд бичээд харах юм бол бүр ойлгомжтой тий. За энэ бол квадрат тэгштгэл муу юм байна гэж бид нарт харагдах боломжтой. За тэгэхээр энэ доотлын хэсэг бол яг ингэж бичиж болно. Гэхдээ ер нь бол толгой дотроо юу гэж бодох вэ гэдэг талаар бол гэдгийг бол энэ чинь ер нь харууллаа. За тэгвэл одоо дээрээс хэдүүлээ. Бодолтой үргэлжлүүлээ. Эндээс. За тэгэх юм бол эндээс яах вэ гэхээр мэдээж коэффициентууд нь бүгд бүхэл байгаа юм чи одоо бодолтой хийж болно. Одоо үржүүр нь 40 байдаг. Тэгэд энэ чинь хасах тэмдэгтэй байгаа болохоор шийдүүд нь бол хоорондоо уруу биш эсрэг тэмдэгтэй гэсэн үг. Нэмэх хасахын үржүүрэл хасах гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр ялгуур нь 3 байдаг ийм хоёр тоо гэх юм бол 40 байдаг тоонууд 4 10 гэхээр 6 болоод байна. 8 5 гэхээр болж байна тий. 8 5 4 3. Тэгээд 8 нь арай их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл x-ийн 3 зэрэгээс хасах нь 8-ыг үржих нь x-ийн 3 зэрэг дээр нэмэх нь 5. За ингэж хэдүүлээ. За яг энэ үржигдэхүүнд задлах аргыг бол АЖ дээр үтсэн болохоор би энэ дод нэг дэлгэрэнгүй ярихгүйгээр шууд ялаа битийн теорем дээр тулгуурлаа сайн нэг жоохон ярьлаа те. Энэ хэсэг бол хоёр шийдийн үржүүр, энэ бол хоёр шийдвэрийн ялгуур байна. Үржүүр нь сөрөг тэмдэгтэй байгаа юм чинь хоёр шийд хоорондоо ялгаатай байна. Энэ хэрвээ нэмэх 40 байсан бол би хоёр шийдийн нийлбэр 3 гэж хайх байсан. За тэгэхээр одоо эндээс бол одоо хэдүүлээ шууд бодчих болно. X-ийн кубээс энэ үржүүр тэгтэй тэнцүү байхын тулд нэг бол энэ тэг байна. Эсвэл x-ийн куб дээр нэмэх нь 5 гэсэн нөгөө үржигдэхүүн тэг байна. Энэ хоёрын аль нэг нь тэг байна гэсэн үг. Тэгэхээр эндээс x-ийн куб нь 8-тай тэнцүү гэхээр x бол куб язгуур доор 8 буюу 2-тай тэнцүү болчихно гэсэн үг. Тэгээд нөгөө талаасаа бол x-ийн куб тэнцүү хасах 5 болно. Тэгэхээр x тэнцүү куб язгуур доор хасах 5 болж байна. Тэгэхээр куб тэгэхээр энэ бол квадрат язгуур биш болохоор утгагүй гэж бол бид нар бол хэлэхгүй. Тэгэхээр эндээс бол ямар нэгэн ийм тоо байгаа, эрдцнал тоо байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр бол энэ тэгштгэл маань бол хоёр шийдтэй болж байна. Эхний шийд нь бол x тэнцүү 2 гэсэн энэ шийд. Хоёр дахь нь бол энэ шийд. Магадгүй энэ дотроо дахиад тодорхойлогдох мужаар x нь тэгээс их гэдэг ч юм уу те. Ийм хариу өгсөн бол зөвхөн 2-ын тоон шийд болно. Харин x нь тэгээс бага гэсэн бол зөвхөн энэ тоо шийд болох байсан гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ юу сурваа гэхээр зарим квадрат тэгшгэлүүд квадрат тэгштгэл яг аргаар бодогдож үржигдэхүүнд задарч байгаа мөртлөө зэрэг нь квадрат биш гэж болно. Гэхдээ яг энэ шиг нэг нь нөгөөгийнхөө квадрат болдог те кубын квадрат x-ийн 6 зэрэг эсвэл энэ ч 2 зэрэг нөгөө талд нь 4 зэрэг 8 зэрэг гэх мэтчлэн байдлаар өгөгдсөн байвал бид нар үүнийг яг ингэж сэтгэхэд x-ийн куб тэнцүү a гэдэг шиг те иймэрхүү байдлын квадрат тэгштгэл юм байна. Өөрөөр хэлбэл b квадрат тэгштгэл гэж сэтгэхэд үржигдэхүүнд задлаад тэгээд үүнээсээ цаашх үйлдэлүүдээ хийдэг бахнэ.